За сайн байцгаана уу. Би бүр ингээд нэг сар гарan бараг YouTube-ээс бүр ор сургаггүй ингээд алга болчоод одоо ингээд буцаад влого хийж эхэлж байна. Тэгээд сүүлийн нэг сарын хугацаанд амар их юм болсон. Өнөөдөр Halloween өдөр 10 сарын 31-нд тэгээд бас өөр юу вэ гэхээр 11 сарын 1 маргааш миний төрсөн өдөр. Тэгээд би одоо ингээ 30 нас хүрэх чинь. Тэгээд гэхдээ энэ жилийн хувьд болохоор төрсөн өдрөө тэгж амар сүртэй тэмдэглэхгүй. Ягаад гэх юм бол би өнөөдөр ингээ Halloween өдөр орой 3 өөр газар ингээ DJ хийн. Тэгээд тийм болохоор амар завгүй ингээ нааш цаашаа явж байгаад тэгээд юу амар ядрах бах гэж бодож байгаа. Тэгээ угаасаа тэгж төрсөн өдөр хийх илүүтэй гарсан мөнгө байхгүй. Тэгээд одоо хоол хийж идчихэд тэгээд ерөөхдөө бэлэн болон. Тэгээд би бас өнөөдөр нэг амар сүртэй ингэж хувирч ингэж нөгөө юу яахгүй. Дүрд орохгүй. Угаасаа би яг нэг хувирвал бүр ингэ тултлан л амар тийм секси мекси биш амар инээдтэй хувирмаар байсан байхгүй. Тэгэхээр угаасаа надаа ингэж цаг зав ерөөсө гараагүй болохоор за тэгж яхаар зүгээр бараг хоёрын хооронд нэг юм яаж яхаар зүгээр энгийн мөртлөө жоохон нэг юм Halloween-тай жоохон ингээд дөхүүлсэн нэг тиймэрхүү хувцлалт өмсөөд тэгэл ер нь бол оройныхоо нөгөө тоглох газрууд руугаал шууд явъя гэж бодож байна. Тэгээд би өнөөдөр Бэглатай хамт эхлээд Republic-т тоглоод тэгээд дараа нь Central Tower-ийн нэг давхарт байдаг Alfie гээд газар тоглоод тэгээд хамгийн сүүлд нь Block гээд клубт тоглолтно. За тэгээд тэрнээс гадна би сая ер нь сүүлийн нэг 2-3 сар жингээ хасах гээд айгүй ингээ хичээсэн. Тэгээд ер нь бол хичээчлээсэн л та. Гэхдээ яг нэг амар итгэвтэй хичээхгүй ингээ голоос нь хаяал ингээл. Тэгээд нэг 62 кг болтлоо тархлаад тэгээд тэрнээсээ олж гутраад дахиж ингээ юмнуудаа хийхэ болоод бичлэгнүүдийг хийхэ болоод өөрийгөө харахаас дургу өрч мөрөөд тэгэл зүгээр гэнт ингээл нэг өдөр за одоо ер нь бас арай хэтэрлээ гэж бодоод тэгээд би одоогийн байдлаар 56 кг дээр ирсэн байна. Тэгээд хамгийн эхлээд хийсэн юм нь гэх юм бол би пи бууха болсон. Тэгээс одоо чи ингээд бараг 10 жил мэлтэй ингээд айгу ингээд пивэнд дуртай. Ингээд 7 хоногт ер нь бараг ихэнх өдрөнд дандаа ингээд гэртээ бол ингээд пи буудаг ч юм уу найзуудтай гарахаараа пи буудаг ч юм уу дандаа нэг тиймэрхүүсэн. Тэгээд пивнес татгалзаад тэгээд хаа нэг ингээд нөгөө DJ хийж мийх үедээ ингээд жин содатай тэгээд ерөөсө тоник бас ерөөсө уугаагүй жин содатай уусан. Тэгээд бас ингээд ерөөсө хэтрүүлэхгүй 1-3-ын хооронд яг тиймэрхүү тоогоор яваад тэгээд хулан йога гэсэн хүний онлайн ангид ороод тэгээд ерөөхдөө нөгөө хооллолтуудаа тэр хүний нөгөө менюгээр ингэж өөртөө бас ингэж тохируулж ингэж өөрчлөөд тэгээд юу яасан түргэн хоолнууд угаасаа идэх болсон, гурил идэх болсон. Тэгээд нэг тиймэрхүү нэг амар би угаасаа нөгөө сахартай юмд муу болохоор угаасаа л нэг тийм сахар багасгах гэд бол надад асуудал байгаагүй. Тэгээд нэг тиймэрхүү одоогийн байдлаар нэг 6 кг турсан явж байна. Тэгээд би одоо дахиад ер нь бол 4-5 кг турах хүсэл байна. Би бүр өмнө нь угаасаа ерөнхийдөө дандаа 50 кг-тэй идвэсэн болохоор ядаж нэг 52 дээр очичвол жоохон бас нэг арай нэг бүр нэг гоё өөртөө ихтэй болох юм болов уу гэж бодсон угаасаа. Тэгээд сарын дараа бас Таиланд явах болохоор өмнө жил нөө Таиланд явахдаа яг нөө хүссэн хувцас өмсч чадаагүй биенээсээ хичээд тэгээд энэ жил бас гоё өөрхөн хүссэн хувцсыг бас чөлөөтэй өмсөж явмаар байна. За тэгээд нэг иймэрхүү сонинтой айгүй юм болсон. Тэгээд угаасаа өөртөө тий хайр дурлалын асуудал дээр угаасаа байхгүй ганц би хിവэр байгаа. Гэхдээ би ерөөсө ганцаардахгүй байгаа. Гэхдээ бас ганцаардахгүй байгаа гэд ингээд хүн амьтан ингээд амьдралдаа оруулахгүй гэсэн үг биш. Зүгээр ингээд тийм нэг цаг нь ирэхийг хүлээж байгаа. Тэг тиймэрхүү амар гоё тайван байдалтай байна. Ордоо тэгээд ерөөхдөө онцгийн шаардлага байхгүй бол гэрээсээ ерөөсө гарахгүй байгаа. Тэгээд тасглаа гэртээ игээд тэгээд хоолоо өөрөө гоё ингээд дандаа гэртээ хийж идээд би уус амар сайн хоол идэх хоол их дуртай.
За тэгээд тэрнээс гадна юу яасан? Юу хэлчихлээ. Тийм. Уцаа солисон. Гэхдээ яг хуу чаваас лизингээр авсан тэгээд өмнөх утасныхаа лизингийг арай гэж нэг юм дуусгаал угаасаа бэзэн чинь өмнөх утас бүр ингээ амар эвдрээд ингээ хоёр талаас нь унгаагаад тэгээд ар үргүү ингээ хаграад тэгээд iPhone-ыг чинь дэлгэцэн ямар ч дүнтэй гэдгийг 800 мянга гээд тэгээд ерөнхийдөө бол айгүй хэцүү ингээ нөхцөл байдалд ороод тэгээд арай гэж нэг шинэ утастай болоод тэгээд тэгээ угаасаа саяхан авсан болохоор би угаасаа влого хийж чадахгүй явдсан. Нэг тиймэрхүү сонирхолтой байна. Одоо л влог маань тасрахгүй гэдэгт би ер нь аюу ихтэй. Би ер нь ингээ буцаад TikTok-о хийж эхлэх байгаа, мейкапа хийж эхлэх байгаа. Тэгээ бас үгүй ингээ буцаад одоо ингээ янз бүрийн юм хийх ингээ миний онгод бүр ингээ амар гоё ороод ирсэн. Тиймэрхүү байдалтай байна. Тэгээд за одоо би болохоор хоолоо хийхээс өмнө дахиад оройныхаа нөгөө тоглох дуунуудыг нэг чеклээд тэгээ нөгөө нэг флашн дээр дуунуудаа яг хуулсан мэн үгүй байна уу. Тэгээ нөгөө дууныхаа листик гаргаад тэгээд ерөөдөө бол оройныхаа юм руу бэлтнэ хоолоо ичээд. Миу тэнд миу унтжин. За нэг тиймэрхүү байдалтай байна. Тэгээд өөр чинь юу ярих гэлээ. Би нэг төрс өдрөө хийн гэжсэн гинт бас амар хийхэ болоод тэгжсэн гинт за ер нь ингээ тэмдэглэхгүй ч гэсэн ямар нэгэн гоё юм өөртөө хийж үгүй гэж бодоод би нэг эх 7 хоногт нэг өөртөө зориулаад нэг юм хийж байгаа. Тэгээд тэр хийсэн юмаа бас YouTube дээр постлох болохоор тэндээс та бүхэн бас үзээрэй. За тэгээд хэсэг хугацааны дараа бэлэн болж явах үедээ тэгээ бичлэгийг дурбай. Хараа сайн уу гэрээ. Сайн уу. Оо энэ мио. Тийш сайн уу гэрээ. Сайн уу. Тара хайцэн тара. Тарачка хайцэн тарачка. Та сайн уу гэж таа. Оо тара ирдин тара гата. Энэ тара гата. Тара насарта. Яасан мөнтэй. Яа. Манай гурав нэг ингээл байж ин та. Яа. Ямар царайлаг юм бэ та нар? Ямар царайлаг юм бэ? Миэхтэй. Хараг юм бэ. Нэг гай ханцаагаа эрхэлжсэн чинь нэг хоёр шаврын алтан өрөөд ирсэн. Зия сая хоолоо идсэн одоо ингээд нүрэ бодох чинь. Гэтэ би нөгөө нэг кунфу хастлын нөгөө нэг амар ихчтэй ингээд тамхи цуцсан ихчтэй амар адилхан мод дээ. Гэтэ өнөөдөр тэр болохгүй зүгээр л үсээ янзлж байна. Гэтэ дараа нь ер нь бол зүгээр пигүүжээ зүгэл нэг тамхи цугаал унтлагын авцамсвал тэгэл яг тэр ихч болчихсон мөлий. Тэгээ одоо нүрэ бодох чинь. Хараа. Ой. Саяжангаа мухаа орлоодсан юм. Бодлоо уцаархаараа гэм. Одоо төвлгөөс нүрэ бодлоо. Би үуч авсан чинь би бүр яг нэг юм настай их шиг үстэй болчихлоо. Одоо энийг жоохон янзлаад тэгээд хоцсонтроо өгөх юм. За сайн уу. Би ингээд нөгөө гэрээсээ шууд гараад камер өрөөд ирсэн байна. Хаалууны баярын минь. Хайлуу юу төлөө? Хайлмагны Хайлууны баярын минь. Найздаа сүнсний баярын минь төрье. Тэгээд бас манай мөнх марл гэдэг найз маань яг сүнсний баяр гүнж дуусаад өдөрсөдөн болохоор бас их алдартай. Жаа нэг юм сүнслэг. Нэг шинэ эхлэл нөө. 11 сарын 1-нд төрсөдөр нь болтой. Тэгээд энэ блогийн дараа нь үзсэн хүмүүс төрсөдөр бэлэг өгөхөр бол тэгээд маргатаа өдөртөө бэлэг явуулаарай. Дансаа биччихээ. Одоо бэлэг таар бас юу яа. Republic тоглоно. It's the guy with 6 shoes. Тэний өнөөдрийн план юу байгаа вэ? Одоо 11-ээс эхлээд Republic тоглоод
Бэл болохоор камер тоглоод тэгээд бас Republic тоглоод тэгээд би дахиад өөр 2 газар тоглоод тэгээд замхраа гэж бодож байна да. Тэгээд ертөнцөөс хайлаа. Хөхөө гаргана гэсэн шүү. Лок дээр. Гин согцсон хөхөө гаргаа яваад байж байна. За өнөөдөр стресс нэрээ. Өнөөдөр бүр амар гоё нэг тийм хөнхөн. Яггүй. Тий. Чи саяхан л өөр юм ярьжсэн. Юу сэтгэлээ. Тий. Өчигтэй. Үнээрээ байна. Ямар нэг одоо нэг гоё юм болохыг хүлээж харсалээ ёо. Баяр гэж. За ажид зогсдоо. Тэсэг ногтсон байсан. Ари. Манай камерын мод амар гоё бэлтжээ. За онцгойлээ. Жиасан бэтгано. Яа, өчигдөр тэгэл гэрээс гараад нөгөө нэг DJ-гээ 3 өөр газар хингэсэн штэ. Тэр бүр амар завгүй байсан. Бүр яг ингээд нөгөө нэг цагнууд нь угаасаа ингээд тулцсан. Тэгэл 2 нөгөө 3 газрын хооронд ингээд такси даал. Тэгэл хамгийн сүүлийн газар дээр очиод сэтэ тавиал. Тэгэл ер нь бие гаргуунд нь гаргасан. Аим гоёсон. Тэгээд өчигдөр ер нь бол амар сандарч исэн мөртлөө ингээд сэтүүдээ амар гоё тоглосон гэж бодож байгаа. Тэгээд би нөгөө амар удаан хугацаанд ингэж амар нөгөө их хэмжээгээр алкогол хэрэглээгүй байна. Тэгээд өчигдөр хөөрөөд пив уусан. Тэгээд өглөө бүр баг 8 болтол пив уусан. Тэгээд одоо нэг жоохон шүл мөл угаад жоохон сэргээд байж гин. Тэгээд өнөөдөр болохоор яг 11 сарын 1 яг динхнээсээ миний төрсөн өдөр. Тэгээд өчигдөр ирж тий би нэг аим гоё бэлэг харуулъя. Манай найз ингээд нөгөө 12 өнгөрсөн чинь юуны гадаа ирээд надад ийм бүгд бэлгэлсэн Пандорагийн. Яа Зиа ингээд нүрэ бодаад хувцас өмссөн. Өнөөдөр бас зүгээр юм гоё чөлөөт хувцастай бүжиглэн гэж бодож байна. Тэгээд одоо явлаа.
өөрөө. Угаасаа жил болгоны төрсөн өдрөөр дандаа vanity гэсэн уурах ёстой. Happy birthday. Тэгээд битээр ингээд жоохон hangout хийж байгаа. TV руу орох бас жоохон бүжиглэх байх гэж бодсон. 18 насны минь. Баярлалаа. Wow! Ой. Ийм гоё цэцэг авсан. Жангээ төрсөн өдөр маань сайхан болж өнгөрлөө. Бараг л 2 ходог тэмдэглэжлээ. Тэгээд бүр хоолойс үзэн тэгээд 2 хоног бол зүгээр л гоё бие ингээс ол тавиад сайхан шоудлаа. Тэгээ яг нөгөө нэг тэмдэглээгүй ч гэсэн миний төрсөн өдөр бол амар гоё ихэлсэн. Өглөө амар гоёсэн. Тэгээд тийм байна. За тэгээд амар удаан алга болсон дуучлаарай. Одоо дахиж алга болохгүй. Баярлаа баяртай. Одоо жоохон шаардаж хөвтлээ.